Сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Мэдээгүүжүүлэх эрчим дэмжлэгээний тасгийн эмч цэвэрлэмаа байна. 2022 оны 2 дугаар сарын Journal Club-аар мис засалд орж буй насанд хүрэгчдэд урьдчил сэргээн засал хийх тухай тойм системчлэн судалгааны талаар та бүхэндээ танилцуулъя. 2019 онд хийгдсэн эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикаар Монгол улсад нэг жилд 252 мянган хагалгаа хийгддгээс 86.1% нь Улаанбаатар хотод дангаараа хийгддэм байна. Жилээс жилд Монгол улсад хагалгаанд орох үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой урьдчил сэргээн засал гэх ойлголт хүчтүрэн гарч ирж байгаа лээ. Урьдчил сэргээн засал гэдгийг тодорхойлох юм бол мис заслаас 7 хоногийн өмнө даан болон олон талт үйл ажиллагааг нөхөн сэргээх арга хэмжээ авахыг хэлнэ. Энэхүү судалгаа маань 2021 оны 12 сарын 16-нд Их Британи улсын мэдээгүүжүүлэгч эмч нарын сэтгүүлд нийтлэгдсэн. Канада улсын Оттава их сургуулийн Даниэл болон бусад эрдэмтэд дээрх судалгааг ахайлж гүйцэтгсэн байна. Энэ судалгааны онцлог гэх юм бол Umbrella Review буюу урьдчил сэргээн заслын тухай өмнө нь хийгдчихсэн systematic review дундаас нийлүүлж байгаа дахин systematic review хийснээрээ шинэлэг гэж ойлгож болно. Rehabilitation буюу мис заслын өмнө өвчтөн урьдчил сэргээн засал хийлгэснээр хагалгааны дараа үр дүнд хэрхэн нөлөөлдөг талаарх одоогоор тодорхойлогдсон судалгаа байхгүй байт юм байна. Харин энэ судалгааны гол зорилго нь урьдчил сэргээн засалд өвчтөн хамрагдсанаар мис заслын дараа эд хөрөнгө эмчилгээ болон эдгэрэл дээр хэрхэн өөрчлөлт ялгаа байгаа талаар судлах зорилготой байжээ. Урьдчил сэргээн засал буюу реабилитац дараах хэд хэдэн зүйлс багтана. Үүнд номер 1-т нь хоол хүнсний нэмэлт хижээл бүтээгдэхүүн, биеийн эрчим хүчний дасгал хөдөлгөөн, тухайн хүний танин мэдхүйн дасгал хөдөлгөөн буюу стресс тайлах арга ухаан, хагалгааны өмнөх өвчтний ойлголт болон арх тамхины хэрэглээг хязгаарлах гэдгийг багтааж ойлгож үзэж болно. Жишээ дуртгаад тамхичин хүн хагалгаанд орохоо мэдсэн цагаас эхлээд тамхиа багасгах буюу хайснаар хагалгааны дараах уушигны хүндрэл бага байдаг талаар сүүлийн үед их олон судалгаа гарсан байдаг. Мөн урьдчил сэргээн засал гэдэг нь зөвхөн мис заслын болон мэдээгүүжүүлэхийн эмчийн асуудал биш юм. Үүн дээр нэмэгдээд тухайн хүний эмчлэгч эмч, хоол зүйч, сэтгэл засалч болон гэр бүл бүгдээрээ хамтаар нэг өвчтний төлөө ажилласнаар хагалгааны дараа энэ хүнийг хамгийн хурдан эдгэж болох ийм арга тогтолцоо программыг урьдчил сэргээн засал гэж ойлгож болох юм аа. Судалгаа үндсэн 3 гол зорилготой байсан. Үүнд нэгдүгээрт урьдчил сэргээн заслыг ойлгох, мис заслын үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг судлах. Хоёрдугаар өвчтний цаашдын эрүүл мэндэд урьдчил сэргээн засал ямар нөлөө үзүүлж байгаа талаар судлах. Эцэст нь эдгээрийг гэх тусгай үнэлгээгээр дүгнэж зураглал бий болгох зэрэг зорилготой энэ судалгаа хийгдсэн байна. Судалгааны арга зүйн хувьд Umbrella Review буюу реабилитацийн талаарх systematic review дундаас дахин systematic review хийж судалсан. Судалгааны ажлуудыг Medline, Embase, Cochrane гэх зэрэг олон платформоос түүж авсан байсан. Нийт бичигдсэн судалгаа 2004-өөс 2020 он хүртэл хэвлэгдсэн байсан бол энэ дотор 1412 орчим судалгаа хамгийн багадаа 28 мянган орчим өвчтнүүдийг амруулж судалж чаджээ. Судалгаанд хамрагдсан өгүүллүүдийн хувьд дараах шалгуураар тэнцсэн байна. Үүнд 18 наснаас дээш өвчтөн төлөвлөгөөт хагалгаанд орох, ямар нэгэн байдлаар урьдчил сэргээн засал хийлгэсэн байх, урьдчил сэргээн засал хийлгэснийхаа дараагаар эрүүл мэнд эд хөрөнгө эдгэрэлийн хувьд хагалгааны дараа харьцуулагдаж судлагдсан байх болон энгийн эмчилгээ болон урьдчил сэргээн засал эмчилгээ хийлгэсний ялгаа ямар байгаа талаар судалсан тохиолдолд энэхүү systematic review-д орсон бол хэд нарийн судлагдсан эсвэл эмийн эмчилгээ хийгдсэн тамхи татахыг зогсоосон зэрэг
нь хасагдах шалгуур болжээ. Нийт 8 датабасаас 1412 өгүүлэл шигшигдсэн бөгөөд энэ нь цаашаа скрининг процессор явсаар хамгийн сүүлд 55 өгүүлэл үлдэж энэхүү судалгаанд оржээ. Эдгээр хамрагдаж чадсан өгүүллүүдийн урьдчилан сэргийн засалд ямар програм хамрагдсан талаар дараах графикаас харж болж байна. Жишээ нь биеийн хүчний дасгалын хувьд аэробик болон хүчний, амьсгалын болон сонголтын дасгалуудыг хамгийн ихээр хийгдсэн байна. Уурга шимт хичээлийн нэмэлт бүтээгдэхүүний хувьд дан ганц уурга биш, илүү их хоолмог төрлийн нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж ирсэн байна. Мөн заавал хаалганаас 7 оны өмнө биш, 7 хоног буюу түүнээс дээш хугацаанд реабилитац илүү сайн хийгдсэн байна. Хийгдсэн газрын хувьд гэрт болон эмнэлэгт аль алинд нь хосолсон байдлаар урьдчилан сэргийн засах програм хамгийн сайн явагджээ. Судалгааны үр дүн грейд үнэлгээгээр 3 бүлэгт багтааж дүгнсэн. Нэгдүгээр бүлэгт эрүүл мэндийн хувьд хаалганы дараа тухайн өвчтөнд хүндрэл байсан уу, үхэл байсан уу, эдгэрэл байсан уу, эсвэл гэрээс бусад фасилит руу шилжсэн талаар. Хоёрдугаар бүлэгт тухайн өвчтөнд ямар experience байсан буюу ямар нэгэн өвдөлт байсан эсэх. Гуравдугаарт үнийн хувьд буюу эмнэлэгт хэвдэх ор хоног, нийт эмчилгээний зардал төлбөрийн хувьд хэр зэрэг урьдчилан сэргийн засал хаалганы дараа өөрчлөлт үзүүлж чадсныг судалджээ. Өвчтөн хаалганы өмнө урьдчилан сэргийн засал эмчилгээнд хамрагдсанаар хаалганы дараа хамгийн их өөрчлөлт орсон эрүүл мэндийн үр дүнгийн үзүүлэлт бол хаалганы дараа хүндрэл байсан. Энэ юу гэж болох вэ гэхээр 9 систематик ревю болон мета анализын дүгнэлтээс үзэхэд өвчтөн хаалганы өмнө реабилитац хийлгэснээр хаалганы дараа тохиолдох хүндрэл бага байдгийг баталсан байна. Гэмтлийн хаалганы талаар 2 систематик ревю болон мета анализд өвдөлтийн талаар судлагдсан байсан бөгөөд үр дүнд нь хаалганы өмнө сэргийн засах эмчилгээ хийлгэснээр хаалганы дараах өвдөлтөд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэсэн үр дүн гарчээ. 10 судалгааны өгүүлэлт өвчтнөөс гарах зарлын талаар дэлгэрэнгүй судалсан байснаас хаалганы өмнө урьдчилан сэргийн засал эмчилгээнд хамрагдсанаар хаалганы дараах өвчтний ор хоног хамаагүй багассан үзүүлэлт гарсан байна. Дээрх өгүүллүүдийг нэгтгээд грейд үнэлгээгээр схемчилж үзүүлэх юм бол дараах үснэгт гарч ирж болж байна. Үүний хэвтэн тэглэгт ямар төрлийн урьдчилан сэргийн засал эмчилгээ хийгдсэн буюу дасал хөдөлгөөн, хоол хүнс болон ямар төрлийн хаалгаа хийгдсэн талаар дэлгэрэнгүй байна. Босоо тэнхлэгт ямар үр дүн гарсан талаар бичсэн бол өнгийн хувьд чирнэл ягаан өнгөөр үр дүнтэй байсан, ногоон өнгөөр ялгаа байгаагүй, цагаан өнгөөр дата байгаагүй гэдгийг илтгэж байна. Эхний мөрийг хаалганы хүндрэл гэсэн хэсгийг харах юм бол өвчтөн хаалганы өмнө тодорхой хугацаанд дасал хөдөлгөөн болон хоолны хувьд сэргийн засах эмчилгээ хийгдэх юм бол авдрын бус хаалгаа, зүрх судасны хаалгаа болон бусад хаалгааны хувьд хаалганы дараах хүндрэл бага байдаг талаар үр дүн гарсан байна. Мөн ийм нэг схемийг дүгнэх юм бол өвчтөн хаалганы өмнө тодорхой хугацаанд дасгал хөдөлгөөн болон шимт хичээлийн хувьд сэргийн засах эмчилгээнд хамрагдах юм бол зүрх судасны хаалгаа, хавдрын хаалганы дараа тухайн өвчтний эмнэлэгт хэвдэх ор хоногийн тоо цөөрсөн дүнг илтгэжээ. Дээрх датануудыг үндэслээд дүгнэлт хийх юм бол өвчтөн хаалганы өмнө тодорхой хугацаанд урьдчилан сэргийн засал эмчилгээ хийлгэх юм бол хаалганы дараа хүндрэл багасж, эдгэрлийн хувь нэмэгдэж, эмнэлэгт хэвдэх ор хоногийн тоо цөөрч байгаа дүгнэлт гарчээ. Гэхдээ грейд үнэлгээний системээр эдгээр evidence буюу нотлогоо маань бага буюу маш бага нотлогоотой байгаа. Яагаад гэх юм бол анх судалгаанд хамрагдаж болох 1400 өгүүлэл байсан боловч
скрининг процессын дараа шаардлага хангаж байсан нь маш цөөхөн байсан. За эцсийн дүнд амжилттай прехабилитац буюу урдл сэргийн цэцлийг яаж хийх юм бэ гэвэл тухайн өвчтний онцлог ямар хаалганд орох гэж байгаа, хэр удаан эмчилгээ шаардлагатай, ямар мэс цэцэл хийгдэх зэргээс хамаарсан тухайн хүнд тохирсон цогц хөтөлбөрийг боловсруулах юм бол хаалганы дараа тухайн идэгрэл төдий хэмжээ их байна гэсэн үг нь. Судалгааны давуу тал гэх юм бол грейд үнэлгээний системийг бий болгож шаардлага хангасан өгүүллүүдийг эсгэмжилсэн загвараар дүгнж чадсан бөгөөд судалгааны бүх үе шат Umbrella Review-д хамгийн тохиромжтой загвараар хийгдэж чадсан. Мөн үнэлгээг өвчтөн болон судлаачид хоорондоо холбогдож репорт гаргаж чадсан давуу талтай байсан бол харин сул тал нь хамгийн сүүлийн үеийн судалгаанууд тодорхой хэмжээгээр хамрагдаж чадаагүй. Мөн мэс заслын төрлөөс хамаарч үр дүн янз бүр дүгнэгдэжсэн. Цэцэд нь давхцсан судалгаанууд нотлохоонд дахин тоологдсон байж болох сул тал ажиглагцсан. Эндээс дүгнэхэд өвчтөнд хаалганы өмнө мэргэжлийн эмч нарын боловсруулсан прехабилитац буюу урдл сэргийн цэцлийн хөтөлбөрт хамрагдсанаар хэдий бага нотлоготой байгаа ч тухайн өвчтөн хаалганы дараа мэс заслын хүндэрлийн тохиолдол бага байх болон эдгээрээс сайн байгаа үр дүн энэхүү судалгаанаас харж болж байна. Ингэхдээ өвчтөнд хамгийн тохирсон хөтөлбөрийг гаргахын тулд цаашдын клиник трайл хийгдэх шаардлагатай байгааг эндээс мөн ажиглаж болж байна. Анхаарал хандсанд баярлалаа.